За манайха уулзаагүй удсан биевинтэйгээ уулзаа сайхан байна. Тэгээд 7 хоногийн хугацаа ч гэсэн нэлээд урт санагддаг үе бий. Тийм болохоор биевинтэйгээ уулзах цаг сайхан. Тэгээд энэ цуглааны дараа бас бүгдээрээ таарсны дараа ч гэсэндээ гараад бас биевинтэйгээ уулзаарай. Ярих хэлэх юм зөндөө байдаг. Яриарай. Биевийнхаа сонин хачныг асуугаарай гэж уриалж байна. Тэгээд та бүхнийг энд өнөөдөр хүрэлцэн ирсэнд нь маш их баярлалаа. Бид нар хамтдаа эзний үгийг сурж эзэн хүндэтгэл магтаалыг өргөж байгаа энэ завшаан бол үнэхээр гайхамшигтай байдаг. Гайхалтай. Тэгээд та бүхэнтэйгээ энэ сайхан завшааныг хамтдаа хуваалцж байгаагаа үнэхээр баяр гэж үздэг юм аа. Баяр хөөр гэж үздэг. Тэгээд та нартайгаа сайн байцгаана уу гэдээ одоо мэдлэлчээ. Тийм. Сайн байцгаана уу. Бүгдээрээ өнөөдрийн үгээ сонсоход бэлэн байгаа юу? За зүрх сэтгэл нэлээд сайн бэлтгэгдэх шиг боллоо. Бид нар сая магтаал, хүндлэл тэгэл бүх л зүйлээр эзэн ажиллаа хийж бидний зүрх сэтгэлийг бэлдэж байна. Тэгээ өнөөдөр бид нар эзнийхээ үгээс бас сонсохоор бэлдэж ирсэн. За энэ нь болохоор бид нар Үлс номоор явж байгаа. Ер нь бол Үлс номыг нэлээд удаан хугацаагаар явж байна. Тэгээ өнөөдөр болохоор 17 дугаар бүлэг рүү орж байгаа бид нар. За 16 дугаар бүлгийг 2-7 хоногийн өмнө үзсэн. Бид нар өнгөрсөн бүтэн сая өдөр цугларалттай байсан болохоор Үлс номоос яваагүй. Тэгэхээр 2-7 хоногийн өмнө 16 дугаар бүлгийг үзээд зогссон байгаа. Тэгээд энэ дээр болохоор гол яригдчихсэн гол одоо зүйл юу байсан гэхээр Паул Силас хоёрын аяны тухай яриад тэгээд тэр хоёр аялж явахдаа Филиппо хотоор очиж одоо тэнд сайн мэдээ тараагаад Людия гэж нэг эмэгтэй эзэнд итгэж тэдний гэр эзний өмнө одоо нээлттэй байж эзний хүмүүс цуглардаг газар болсон тухай ярьж исэн. Тэгээ Паул Силас хоёр бас шоронд орсон. Шоронд ороод зодуул занчуулаад шоронд ороод гарсан тухай бид нар ярьсан байгаа. За тэгээд бас өнгөрсөн бүтэн сая өдөр буюу хагас бүтэн сая өдөр улирлын цугларалтаараа бас бид нар Паул элчийн талаар дурсан ярьж байсан. Жишээ болгож авч исэн. Паул элч маань юуны төлөө ингэж их зовлон эдэлж явж исэн юм бэ? Ямар юмны тулд тэгж их наснаасаа илүүгээр амиасаа илүүгээр чухалчилж явж исэн бэ гэдэг дээр бид нар ярьж исэн. Тэгээ өнөөдөр бас үргэлжлэл нь байна. Тэгээ өнөөдөр бүгдээрээ 17 дугаар бүлгээ 1-ээс 15 дугаар ишлэлийг дуустал эндээс би уншия. Тэгээд бүгдээрээ энэ хэсэг дээр тогтож анхаарья. Тэгээ эзэн биднэрт юу хэлэх нь вэ? Эзэн бидний зүрх сэтгэлд юу өгөх нь вэ? Тэгээд уншихын өмнө бас нэг дахин залбираад уншия. За эзэн бурхан минь танд баярлалаа. Та биднэрт өөрийнхөө үгийг үргэлж өгсөөр байдагт баярлалаа. Таны гайхамшигтай бидрийг өөрчлөх хүч чадалтай амьд үг биднэрт байдагт баярлалаа эзэн минь. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ та биднэрт бас өөрийнхөө үгийг заахаар бидрийг бэлдэж зүрх сэтгэлийг маань бэлдэж энд авчирч та өөрийнхөө гайхамшигтай тэр үгийг өгж байгаад баярлалаа. Тэгээд энэ 17 дугаар бүлэг Үлсийн 17 дугаар бүлэг дээрээс бидний үзэх гэж байгаа 1-ээс 15 дугаар энэ ишлэлүүд буюу энэ хэсэг дээр та биднэрт яг одоо юу биднэрт хэрэгтэй байгааг хэлж өгөөч. Таны ариун сүнс үнэхээр энэ чухал яг таны одоо бидний амьдралд хэрэгтэй байгаа тэр зүйл дээр гэрлээ тусгах болтугай. Хүн нэгүрийн зүрх сэтгэл таарч тэр ажиллах болтугай гэж залбирж байна. Эзэн минь хэрэгцээтэй олон янзын хэрэгцээтэй бид нар энд ирсэн байгаа. Тэгээд тэр бүх хэрэгцээнд та тохирсон тэр амьд үгээ өгөөч гэж танаас гуйж таны ариун сүнс бол сайн багш. Тэгээд таны ариун сүнсэнд бас бид нар мэдрэмжтэй байхад та бидэрт тусалж өгөөрэй гэж гуйж байна. Таны оршихуй энэ дүүрэн байх болтугай. Таны үг бидний зүрх сэтгэлд гэрэлтэж түүгээр дамжин бид нар амьдралдаа энэ зүйлийг хэрэгжүүлэх хүчийг олох болтугай гэж залбирж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За унши эндээс за юу 17 дугаар бүлэг Үлсийн 17. За энэ бидний шинэ номын 1252 дугаар хуудсанд байна. Хуудснаас эхэлж байна. Тэд Амфипол Аполлоныг дайрч Тесалоник хотод хурч ирэв. Тэнд евдээчүүдийн синагог байдаг байв. Паул заншснараа тэдэн дээр очиж 3 амралтын өдөр тэдэнд бичвэрээ сухуулжээ. Христ зовж дараа нь үхэгсдээс амьлах ёстой байсныг тайлбарлан нотлоод миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ ч үү дээ гэжээ. Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үе олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж Паул Силас нартай нийлв. Гэвч юудэйчүүд атаархан гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үүмэлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Ясуны гэрт иржээ.
Тэднийг олоогүй тул Ясуныг бусад ах トゥ нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчираад хашгиралдан. Дэлхийг өмүүлсэн эд бас ийшээ ирлээ. Ясон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цэзарын зарилгийг эсэргүүцэж Есүс нэртэй өөр хаан байна гэдэг гэцгээв. Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөн хатгав. Эрх баригчид Ясон болон бусдаас нь баталгаа гаргуулan авч тэднийг суллав. Ах トゥ ус шөнөөр Паул Силас нарыг Беро руу тэр даруй явуулжээ. Тэнд очиод тэд евдээчүүдийн синагогт оров. Харин тентгийнхэн Теслоникийнхнийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа. Тэднээс олонх нь мөн грекийн хэсэг нэр бүхэнд бүхий ирчүүд, эмэгтэйчүүд итгэв. Гэтэл Теслоникийн евдээчүүд Бурхны үгийг Берод Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж ард олныг өдөн хатгаж өмүүллээ. Харин ах トゥ нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас Тимот хоёр тэндээ үлджээ. Паулыг гаргаж өгөхсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд Силас Тимот нарыг түүн рүү аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа. За нэг юм хэсэг байна. За тэгээд Паул тэр Филиппи хотоос яваад замдаа хоёр хотыг дайрж өнгөржээ. Амфипол, Аполлон гэдэг хоёр хотыг дайрч өнгөрсөн байна. За тий зүгээр дайраад өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд цааш нь харин Тесалоник хотод хүрч очсон гэж байна. Тесалоник хот гэдэг маань бол бас тэр одоо Македоныгийн дүүргийн нэг томоохон хотын нэг тэргүүлэх хот гэж нэрлэгдэжсэн тийм хот байсан байгаа тухайн үедээ. За тэгээд тэнд бас юудэчүүдийн синагог байдаг гэж байна л да энд. Тэгэхээр тэр түрүүний хэлсэн тэр Амфипол, Аполлон хоёр хотод нь бол юудэчүүдийн синагог байсан эсхийг мэдэхгүй. Ямар ч байсан Паул элч маань хаа очсон газараа хамгийн түрүүнд эхлээд синагог байгаа тэр газар очдог байсан. Бид нар өмнө нь бас ярьж исэн. Үлс номын 10 дугаар бүлэг дээр энэ бас гарч байгаа. За 14 дээр ч байна уу. Тэгвэл энд бас дахиад синагог дээр очсон гэж байна. Тэгээ синагог гэдэг маань өмнө нь бас бид нар сонсч исэн. Юу байдгийг бэ гэхээр юудэчүүдийн одоо цугладаг газар. Гэхдээ тэр нь одоо мөргөлийн газар гэж заримдаа нэрлэгдээд мөргөл үйлддэг, өөрөөр хэлэх юм бол хүндэтгдэг, бурхнаа хүндэтгдэг, магтдаг, талархдаг тэр газар нь байсан. Нөгөө талаар бас Библийг одоо уншдаг, одоо сонирдуулдаг, одоо хуучин гэрээний маань номнууд байгаа шүү дээ, тэр үедээ Библи гэдэг маань. Тэрийг уншдаг тийм газар нь байсан байгаа. За энэ евдээчүүд гэдэг бол одоо Иерусалимаас алс зайдуу байгаа, өөрийнхөө нутгаас хол байгаа, тэр хайр үндэстэнд сууж байгаа евдээчүүдийн тухай яригдж байгаа. Энэ одоо бидний уншиж байгаа дэр. Тэгээ тэр синагогт Паул очиж байгаа. Тэгээ Паулийн загтлуудаас ч юм уу ер нь Паул элчийн тэр зүйл хэлсэн ярьсан зүйлүүдээс харж байхад Паул элч бол өөрөө хайр үндэстнүүд рүү өөрийнхөө ард түмэнд хайргүй болоод хайр үндэстнүүд рүү яваад байсан биш. Өөрийнхөө ард түмэнд маш их хайртай нэгэн байсан. Тэгээ би болдгсон бол өөрөө ч гэсэн хамаагүй амиа өгж жагаад миний ах トゥ нар, миний одоо ах トゥ нар гэж байгаа энэ юудэ хүмүүс маань эзэнд итгээсэ гэдгийг өөрөө бас загтал дээр хэлжсэн байдаг. Тэгвэл харин бурхан түүнийг өөрөө хайр үндэстнүүд рүү дуудсан учраас бурхан дуулууртай байж хайр үндэстнүүд рүү явдаг байсан байгаа. Тэгээ энэ синагог дээр очиж байгаа явдал нь бол түүний бас л одоо юудэчүүдээ гэсэн сэтгэл байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр юудэчүүд маань өөрөө хэн байсан бэ гэвэл хуучин гэрээний номнуудыг аль хэдийн хүлээгээд авцсан. Хуучин гэрээг сайн мэддэг. Ер нь бол одоо бурхан гэж хэм бэ, амьд бурхан гэж хэм бэ гэдгийг одоо өвг дээцүүд нь туулж ирсэн, амлалтыг авсан, амлалтыг хүлээж авсан тэр хүмүүс байсан. Тийм болохоор Паул элч тэнд очиж байгаа явдал нь бол мэдээж энд яг өөрийнх нь хэлж байгаагаар Христ зовж дараа нь үхэгсдээс амьлах ёстой байсан гэж тайлбарлаж өгж байгаа гэдэг чинь тэд нар Христ гэж хэм бэ гэдгийг мэддэг тийм хүмүүс байсан байгаа юм. Өмнөөс бүр урьдчилан хэлсэн тэр зүйлүүдийг иш үзүүлэгчдийн хэлснийг сонсч ийсэн, мэддэг байсан хүмүүс учраас тэр зовлон идлээд дараа нь үхэгсдээс амьлах ёстой гэдгийг хэлж өгж байгаа. Яг тэгвэл сайн мэдээг Паул элч өөрөө хүргэж явж байгаа. Тэгэхээр сайн мэдээний маань гол одоо гол зүрх нь юу байдаг вэ гэвэл Христ бидний төлөө энэ дэлхийд ирээд хүн болж мэдлээд тэгээд бидний зовлонг өөрийгтээр авч зовлонгийн маань идэл зовж алагдаад 3 хоногийн дотор дахин амьлах тухай тэр мэдээ байгаа амьлсан тухай. Өмнө нь бол иш үзүүлэгчд ийм нэгэн ирнэ гэдгийг хэлж ийсэн, урьдчилж хэлэгдэжсэн тэр нэгэн байгаа. Тэгээд
Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэж хэлсэн байна. Тэдний таньдаггүй, мэддэггүй зүйлийг нь яриаггүй, хамгийн сайн мэдэх тэр зүйлийг нь тэднэрт ярьж өгсөн. Маш товчхон. Миний яриад байгаа Есүс чинь тэр нөгөө та нарын хүлээж байгаа Месиа буюу тэр Христ чинь шүү дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ маань юу гэхээр сайн мэдээг номлож яваа Паул үнэхээр Христ гэж хэн юм бэ гэдгийг Юудэчүүд сайн мэдээсэ яг энэ Христ чинь мөн байна шүү дээ. Нөгөө Есүс чинь тэр байсан юм байна шүү дээ гэж хүлээж авахд уг нь тэд нар маш ойрхон байх ёстой тэр хүмүүс байна. Яг тэгвэл маш ихээр тэр хуучин гэрээг сонсч ийсэн хүлээж байгаа тийм хүмүүс учраас авахд амархан. Гэхдээ харин энд нэг хачирхалтай юм нь яасан гэхээр тэр мэдээд байгаа одоо хуучин гэрээний амлалтуудыг хүлээж байгаа. Бурхан амлсан иш үзүүлэгчдэрээ хэлүүлж ийсэн. Тэр л хүлээж байгаа тэр хүмүүс яаж хүлээж авч ийсэн бэ гэхээр харин зарим нь л итгэсэн гэж байгаа эднэрээс. Зарим нь итгэсэн. Харин олонх нь юу байсан гэхээр Бурханаас эмээгч үү олон грек хүмүүс хэсэг язгууртын эмэгтэйчүүд итгэсэн гэж юм л да энд Паулын ярьсанд. Тэгэхээр грек хүмүүс гэдэг маань бол ер нь бол угаасаа грек гэхээр харь үндэстэй хүмүүсийг хэлж байгаа. Зүгээр энд бол яг грек үндэстэй байсан уу тэрийг би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан харь үндэстэй. Грекүүд өөрсдөө бас байсан байж болно. Тэгээд тийм хүмүүс үү олноороо итгэж хүлээж авж байгаа. Гэтэл харин нөгөө мэдж байгаа, хүлээж байгаа бид нар мэджсэн гэжсэн юудэчүүд маань хүлээж аваах нь маш бага. Юун тэр байтга бүр яасан гэхээр дараагийн тэр 5 дугаар ишлэл дээр гэвч юудэчүүд атаархан гудамжны гэж атаархсан. Тэгээ гудамжны хэсэг балмад этгээдүүдийг бөөгнүүл цуглуулад өдөөн хатгаад тэд нар зүгээр ч нэг хүмүүс биш хэрцгий хүмүүс гэж байгаа юм. Тэгээд одоо хотыг өмүүлж эхэлсэн гэж юм л да. Тэгэхээр хичнээн хүнд мэдлэг байгаад тэд нар мэджсэн ч гэсэн зүрх сэтгэл нь хол байх юм бол Есүсийг хүлээж авахд хэцүү байд юм байна. Хүлээж авч яг хувь хүн яг миний аврагч тэр амилсан тэр жинхэнэ амьд эзэн гэж хүлээж авахд маш их хэцүү байд юм байна. Мэдлэг зөвхөн цорын ганц мэдлэгээр бол хүлээж авдгүй юм байна. Мэджсэн гэдээсэн юудэчүүд маань авахгүй байхад харин мэдэхгүй байсан тэр харь үндэстэн буюу одоо тэр грекчүүд гэдэг байгаа тэр олон нь үе олноороо хүлээж авч байгаа. Тэгээ эндээс яг эзэн биднэрт юу хэлэх гээд байна вэ гэвэл Бурханы нэгүсэл гэдэг бол агуу юм шүү дээ гэдэг нэг ямиг л биднэрт хэлж өгч байгаа. Бурхан харь үндэстнийг ч гэсэн ингэж хайрладаг. Мэдлэггүй байсан харь үндэстнийг ч гэсэндээ хайрлаад тэр их нэгүслээ буулгаад тэгээд хүлээж авч байгаа. Тэгэхээр хамгийн чухал юм нь зүрх сэтгэлийн нээлттэй байдал, зүрх сэтгэлийн тэр зөөлөн байдал гэдэг ямар чухал юм бэ? Хичнээн их мэдээд байгаа, мэдж байгаа би Авраамийн удам гэж хүлээжсэн тэр юудэчүүд бардам сэтгэлээсээ болоод Есүсийг танихгүй, хүлээж авч чадахгүй байхад харин одоо тэр олон грекчүүд харь үндэстнүүд эзнийг хүлээж авч исэн. Тэгээ эндээс бид нар юуг ойлгож авах ёстой юм бэ гэвэл бид нар ч гэсэндээ тэдний нэг нь бид нар ч гэсэндээ эзнийг танихгүй бүр харийн бүр эзнээс холын тэр л үндэстэн байсан монголчууд. Тэгэхэд эзний нэгүсэл дүүрэн учраас эзний нэгүсэл үнэхээр энэ дэлхий дээр хангалттай хүрэх учраас та биднэрт хурж ирээд бид нар өнөөдөр Есүсийг амьд аврагч эзнэ гэж хүлээж авсан. Бид нар өнөөдөр магтаал дээр та миний аврагч эзэн, та бол миний аврагч. Би өөрийнхөө биеийг амьд ариун тахил болгож танд өргөё гэж хэлэх хэмжээнд хүртлээр бид нар эзэн Есүсийг хүлээж авсан байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхшруулдаг. Та намайг гайхшруулдаг гэж бид нар өнөөдөр магтан дууллаа. Үнэхээр эзний ивэл тэр эзний нэгүсэл гэдэг бид нарыг үнэхээр гайхшруулдаг. Ямар агуу юм бэ? Та ямар агуу их хайр инэрлийн эзэн юм бэ гэдгийг бид нар ойлгож авдаг байгаа. Тэгэхээр энд ч гэсэндээ яг л одоогоос олон мянганы тэртээ 2000-ны тэртээ тэр гайхшруулад тэр харь орныхны итгэгчдийг харийн хүмүүсийг итгүүлжсэн тэр Бурхан өнөөдөр ч гэсэн бас бидний зүрх сэтгэлд ажиллаа хийж байгаа. Өнөөдөр энд анхудаага ирж байгаа ч хүн байгаа. Бид нар манай чуулганд анхудаа ирлээ гэж сая танилцаад баярлаад ирсэнд нь талархаад хүлээж авж байгаа тийм хүмүүс ч байна. Тэгвэл эднэрийн маань зүрх сэтгэлд ч гэсэндээ энэ л нэгүслэр нь энэ л их авралынхаа ивэл нэгүслэрээ бид нарт өөрийгөө ойлгуулах юм аа гэж бид нар баталгаатай итгэж энд баярлж байна. Энийг уншиж явах та. Тэгээд харин нөгөө
юудэчүүд Есүсийг л барьж алсан юудэчүүд маань л байгаа штэ, тэдний л ижлүүд нь байж байгаа. Ялгаагүй бас л танихгүйгээсээ болоод бас л одоо тэр хорон сэтгэлээсээ болоод гудамжны хэсэг хүмүүсийг олоод одоо бөөгнүүлээд Паул элчийг тэнд дахин цааш нь ярих боломжгүй болгож байгаа. Тэгээд энд ингэж хашгиралдаад үүмэлдээд бүр Ясоныг барьж авж байгаа. Тэр одоо тэднийг угтаж хүлээж авч исэн гэр орноо нээж үйлчилж исэн тэр хүмүүсийг барьж хорьсон. Уг нь санаа нь бол олны өмнө гаргах гэдэг нь бараг л одоо тэр үеийн цаазаар авахыг олны өмнө гаргах гэж ярьдсан мэлээ. Бараг тийм хэмжээнд хүртэл арга хэмжээ авахулахаар хэрцгий эртгээдгүүдийг бараг чулуу шидүүлж алуулах ч гэж юм уу. Мэдгүй ямар ч байсан авчирсан байгаа. Гэтэл харин нэг сайхан юм нь Бурхны ивэл бас эднэрийн дээр байгаа. Мэдээж өөрийнх нь үйл ажлыг хийж явж байгаа хүмүүсийн хамгаалалт нь байгаа. Тэгээд та миний хоргодох газар гэд бид нар өнөөдөр дуулж магтаал өргөсөн. Үнэхээр эзэн бол бидний хоргодох газар байдаг. Биднийг хамгаалалтгүй хайдаггүй. Энд одоо бид нар Ясоныг хамгаалсан дээрээс бид нар харж байгаа. Тэгээ хотын эрх баригчид цугласан олныг өдөн хатгаад байгаа байхгүй тэр цаад юудэчүүд нь. Бүр эднэр одоо Цэзар одоо хэлж байгаа юм нь бүр их муухай юмар одоо доромжилж гүтгэж байгаа. Тэд бүгдээрээ Цэзарын зарилгийг эсэргүүцэж Есүс нэртэй өөр хаан байна гэдэг гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ ямар муухай байдлаар өдөөж юм гэхээр яг тэр үед Ромын захиргаанд ор байсан Цэзарын эсрэг ярьсан хүмүүс шууд цаазаар авахулах ёстой. Угаасаа шууд цаазаар авахул. Тэгэхээр яг тэр байдлыг ашиглаад Цэзариас өөр хаан байна гэж эднэр хэлж байна. Есүс хаан гэж эднэр хэлж байна гэд барьж өгч байгаа. Гэхдээ харин эрх баригчид нь Ясон болон бусдаас нь баталгаа гаргуул авч тэднийг суллуу гэж юм л да. Ямар ч байсан тэр юудэчүүдийн хүсээд байгаачлан тэднийг цаазалсангүй тавьж явуулсан. За энд мэдээж эзний нэгүсэл эзний хамгаалал байгаа. Нөгөө талаас яг энэ газрын тэр захирагчид нь ямар ч байсан бас учиргүй үдэ хатгалганд автаад тэр болгон одоо барьж аваад хүн алаад байдаг тийм хүмүүс арай биш байсан байна. Гэтэл харин бурхантай гэж ярьж исэн юудэчүүд өөрсдөө ямар байсан. Тэгэхээр хүний зүрх сэтгэл бурхнаас алс хол байх юм бол ямар муухай харгас хэрцгий болж чаддгийм бэ гэдгийг л бид нар эндээс бурхан биднэрт харуулж байна л да. Гэтэл харин үндэстэй тэр засаг захиргаа нь Ромын тэр үедээ айхтар одоо эрх барьж исэн тэр хүмүүс хэдий эзнийг мэдэхгүй ч гэлээ гэсэн тэр хэрцгий тэдний хүслийн дагуу хэрцгий байдал гаргаагүй тавьсан байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн ийм байдал байдгаа. Тэгэхээр энд юу яригдж гэнэ үг гэхээр ерөөсөө л энэ юудэчүүдийн тухай 2 дугаар уншсан хэсэг дээр ч гасан гарч байгаа л да. Бас яаж юм гэхээр очиод ярьж исэн тэр газар дээр нь би 17-гийн 12-оос нь уншия. Тэднээс олонх нь мөн грекийн хэсэг нэр хүнд бүхий ирчүүд эмэгтэйчүүд итгэв гэж байгаа. Биро хотод итгэсэн тухай яригдж байна. Дахиад Биро хотод очиод гítэл гэ дахиад одоо саяны юудэчтэй холбоотой. Гэтэл Теслоникийн юудэчүүд Бурхны үгийг Бирод Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж ард олныг өдөн хатгаж өмүүллээ гэж байгаа. Тэгэхээр бүр зүгээр тэгээд тэр Теслониктой хоцроогүй тэд нар хойноос нь бүр нэг л дагал болж хурж ирээд Биро хотод бас саатуулсан байна. Тэгээ энэ бол ерөөсөө сайн мэдээ хаан тунхаглагдаж байна. Сайн мэдээ хаан түгэж байна. Тэрний эсрэг тэр сайн мэдээг саатуулах гэсэн, сайн мэдээг хориглох гэсэн сатааны хүч бас эсэргүүцэл, хүчтэй эсэргүүцэл явдаг юм а гэдгийг Библи биднэрт өнөөдөр дахин сануулж байна л да. Бид нар өнөөдөр бас л Паулийн ажлыг үргэлжлүүлээд явж байгаа. Өнөөдөр 21-р зуунд Монголын газар нутаг төдийгүй Монголоос ч гэсэндээ хайлж гараад бид нар Паулийн тарааж исэн тэр сайн мэдээг Есүс Христ амилсан гэдэг тэр сайн мэдээг та бидний төлөө үхээд та бидний төлөө бас оршуулгадаад тэгээд дахин амилсан тэр амьд Есүс Христийн сайн мэдээг тунхаглах үүргийг авсан та бидний өмнө бас өнөөдөр яг ийм саад бэрхшээл байх боломжтой. Хавчлага байдаг. Яагаад гэвэл энд Бурхны эсрэг, Бурхны сайн мэдээний эсрэг олон хүн аврагдаж зөв зам руу орчихгүй гэдгээс үхтлээ айж байгаа тэр муу сүнсний эсрэг үйл ажиллагаа байдаг гэдгийг бид нарт өнөөдрийн яг энэ 17 дугаар бүлэг маань биднэрт сануулж байна. За та нар сэрэмжтэй байгаарай. Сайн залбирж байгаарай. Сайн мэдээ түгж байгаа газар чинь саад бэрхшээл байдгийн шүү. Тэр саад нь зүгээр нэг энгийн саад бэрхшээл биш. Зүгээр нэг бидний ах дүүсээс юм уу? Зүгээр нэг бидний гэр орныхон та одоо шал дэмий юмд явж явах юм а гэж хэлж байгаа тэр үгний цаана ямар айхтар хүчтэй, айхтар дайсны хүчтэй онилгоо явж идэг юм бэ гэдгийг бид нар ухаарах хэрэгтэй. Тийм учраас бид нар маш их залбиралтайгаар сайн мэдээгээ түгэж, маш их залбиралтайгаар бид нар өнөөдөр энэ чуулгандаа ч гэсэндээ эрэхтэй залбиралтай ирж явах хэрэгтэй. Биднэрт ийм саад байгаа. Өнөөдөр бид нар чуулгандаа ирээд энэ чуулган дээр цуглараад
Бид нар сайн мэдээнийхээ хүчийг дахин санаад эндээсээ хүчээ аваад тэгээд буцаад сайн мэдээндээ явхад саад болдог юмнууд маань ялгаагүй энд гарч байгаа энэ юудэчүүдтэй төстэй шүү. Бид нар өнөөдөр энийг зүгээр нэг энгийн миний нөхөр маань хориглоод байна намайг. Миний одоо хүүхдүүд маань надад дургуцээд байна. Хүүхд маань намайг хавчаад байна гэдгээс цаана энэний цаана хүчтэй дайсны явуулга байдгийн. Дайсны үйл ажиллагаа байдгиймаа гэдгийг бид нар бас ойлгож явах хэрэгтэй, ухаарж явах хэрэгтэй. Тийм учраас энэ юу гэсэн үг вэ гэвэл сайн залбиралтайгаар хамаг юмыг бид нар залбиралтайгаар хийж явах хэрэгтэй. Би өнөөдөр залбирлынхаа цуглаанд явчихнаа. Би өнөөдөр одоо эсийн бүлэгтээ очиж чаднаа гэж бодох боловч биднэрт саад тохиолддог. Тэр болгон чинь энд гараад байгаа энэ хэсэг юудэчүүдтэй адилхан шүү. Бид нар энийг яг адилхан дайсны явуулга энэ цаана байгаа гэдгийг бид нар бодож сайн залбирж явах хэрэгтэй юм аа. Тэгээ сатан ерөөсөө л анх одоо бидний өвөг дээдс анхны 2 хүн гим хийгээд буруутахад Бурхны хэлжсэн тэр үгэн дотор байсан шүү дээ. Эмэгтэй үр могоон үр хоёр байн хоорондоо дайсагнах тухай ярьдаг. Эмэгтэй үр могоон эмэгтэй үрийн өсгийг могоон үр цоолох тухай ярьдаг. Хатгах тухай ярьдаг. Толгойг няслах тухай ярьдаг. Яг л энэ тэмцэл өнөөдөр ч гэсэн явж байгаа. Тэгэхээр яг тэр тэмцэл тэр одоо могоон үр буюу тэр могоон цаана байсан муу ёрын сүнсний явуулга өнөөдөр ч гэсэн бидний дунд ирдгээ, биднийг хаадаг юм аа, биднийг саатуулдаг юм аа, зөв зүйтэй юм хийхээс татдаг юм аа, хоошин суулгадаг юм аа, биднийг хооронд нь муудалцуулдаг юм аа, биднийг хагалдаг юм аа, биднийг эвгүүтүүлдэг юм аа гэдэг зүйл бол өнөөдөр бид нар эндээс авж байгаа энэ зүйл дээр бас дахин нэг санаад сайн залбирч энэ зүйлүүдийг хийж агаарэ. Бурхныг магтахад ч гэсэн, Бурхан руу ирэхэд ч гэсэн, эзний өглөөний чимээгүй цагийг хийхэд ч гэсэн, Бурхныхаа үгийг авахд ч гэсэн юу ч байлаа гэсэн бүхэл юмны цаана дайсан байгаа шүү гэдгийг бид нар мартахгүй бодож явах хэрэгтэй. Тэгээ энэ дэр би нэг юм бодож ирсэн энэ урагшаа хараад одоо дандаа бодож явах нэг юм биш үү. Энэ хилийн цаана нэг дайсан байгаа гэдгийг байнга санаж байгаарэ гэж хэлжсэн гэж би нэг сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан манай хаадуудын нэг нь тэгж анхааруулж хэлж модон шануу гэсэн баха тий. Тэр хаан хэлжсэн үр удамда манай дайсан энэ хилийн цаана байгаа шүү гэдгийг ямагт санжээ гэж хэлжсэн гэдэг шиг биднэрт ямагт дайсан байгаа шүү гэдгийг бид нар бас бодож явах хэрэгтэй юм а. Тэгээд өнөөдөр энэ хэсэг юудэчүүдээр эзэн биднэрт энэ зүйлийг сануулж байгаа баха гэж би бодож исэн. Энэ зүйл номлолыг хийхээ өмнө уншиж явах та. За тэгээд дэлхийг өмүүлсэн эд гэж бас нэг тодорхойлолт хийсэн байна л да. Дэлхийг өмүүлсэн гэж. Дэлхийг өмүүлсэн гэж юуг тэд нар хэлээд байноу гэхээр үнэндээ сайн мэдээ бол дэлхийг өмүүлдэг мөн. Яг үнэн. Яагаад тэгэхээр дэлхийг одоо бүр нэг талаас нөгөө тал руу нь харуулдаг гэсэн утгатай одоо бүр бужигнуулаад одоо тарих толгойг нөө дурууг нь харуулцдаг гэсэн тийм утга байна л да. Тэгээ энэ маань юу гэж байгаа юм гэхээр мэдээж бурхангүй нөхдүүд төр дайсны хатгалга ятгалга худал хуурмгийн хүлээсэнд автагдаад зөв юмыг буруу гэж бодоод буруу юмыг зөв гэж бодоод явж идэг байгаа. Тэгвэл өнөөдөр энэ яг Христ үхэгснээс амилсан гэж хэлэгдэж байгаа яг энэ тунхаглаж байгаа. Одоо эх 7 хоногт бид нар дахин амилтынхаа баярыг хийх гэж байгаа. Тэгэхээр энэний гол утга учир маань тэр шүү дээ. Христ үхэгснээс амилсан гэдэг явдал. Тэгэхээр Христ үхэгснээс амилсан гэдэг маань өөрөө дэлхийг үүмэлсэн зүйл муу юм байна. Яг тэгвэл үхсэн хүн амилна гэдэг бол зүгээр хүний ойлголтын дотор бол хүний амьдрал дотор хүний бодит практик амьдрал дотор бас хүний ойлголтын дотор тэр байхгүй зүйлийг бид нар тунхаглаж байгаа учраас дэлхийг үүмэлсэн гэж хэлэхэд болно. Тэгвэл харин эдгээр тэрийг ашиглаад буруу гуйвуулж мушгаад тэр одоо хаан Цэзарын эсрэг энэ эдгээр ярьж байгаа гэж өөрчилж яваа юм л да. Гэтэ харин дэлхийг өмүүлсэн гэдэг нь бол үнэн. Өнөөдөр бид нар дэлхийг донслогохоор тийм сайн мэдээг бид нар ярьж байгаамаа. Бидний ярьж байгаа сайн мэдээ бол гайхамшигтай хүчтэй. Дэлхийг орон гор нь эргүүлж чадах тийм сайн мэдээ. Үнэхээр орон гор нь эргүүлж байгаа. Хүний амьдралыг ч гэсэндээ орон гор нь эргүүлдэг сайн мэдээ. Хүний амьдрал хүн зовлон бэрхшээл маш ихтэй, муу зуршилдаа автагдсан, гэр бүлийн амьдрал нь бүр тамтаггүй болсон явж хахад энэ сайн мэдээний хүч биднийг орон гор нь эргүүлээд шинэ амьдрал дотор гаргаж өгдөг тэр сайн мэдээ. Тэр зүйлийг та бид нар тунхаглаж байгаа учраас сатан буюу адгийн муу ёрын сүнс бидний энэ үйл ажиллагааны эсрэг саатуулах гэж оролдож байгааг бид нар өнөөдөр харж байна. Гэхдээ сайн мэдээ өөрөө хүчтэй учраас бид нар өнөөдөр итгэцэн амьд үйл нэртэй нэгэн чуулган бий болцсон эзний үгийн дор өнөөдөр бид нар ингээд сайн мэдээнийхээ хүч дор сууж байгаамаа. Тэгээд эзнийг магтаад бид нар талархаад алдаршуулад явж байгаа маань сайхан байна.
За Беро хотынхны нэг онцлогийг бид нар энэ дээр бас дурдж ярих хэрэгтэй баг. За Теслоник хотынхан бол яасан гэхээр юудэчүүд нь тэнд дотроос босч ирээд эсэргүүцээд гудамжны этгээдүүдийг турхираад өдөө хатгаад нөгөөдүүлийг бүр үг тунхаглах аргагүй болгоо төгөө явуулж байна. Гэтэл Беро хотынхан болохоор яаж яах гэхээр энд ингэж юм л да. Харин тентгийнхэн Теслоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа гэж байгаа. За энэ бол яг Теслоникийн одоо синагогийн байдал бас энэ одоо Беро хотын бас синагогт ирж байгаа л да тэнд. Эднэрийн байдал хоёрын ялгааг гаргаж байна. Эднэр яасан гэхээр үгийг дуртай хүлээж авч ирсэн гэж. Дуртай хүлээж авч ирсэн. Зүгээр л нэг мухар сохроор хүлээж аваад за нүдэ анжаагаад би итгэлээ пад гэдэг биш. Эднэр яаж исэн гэхээр хүлээж авчаад тэгээд тэрийгэ одоо бичвэр гэдэг маань энэ Библиэд байгаа хуучин гэрээнд байгаа бүх бичээс номуудаа хэлж байгаа шүү дээ. Бичвэр гэж энэ дээр явж байгаа. Бүхэл номуудын одоо үннээр тулгаж үзээд нягтлаад өдөр болгон гэж байгаа. Өдөр бүр нягтлан үзээд үнийн эсхийг нь баталж ийсэн гэж үзэж ийсэн гэж. Тэгэхээр энд бол нөгөө юудэчүүд гээд Теслоникт гараад байгаа мэддэг гээд байгаа хэрнээ зүрх сэтгэл нь тойр хол байж байгаа юудэчүүдээс энтхийнхний ялгаа нь юу байсан гэхээр мэджсэн мэдлэгээ Паулийн яриад байгаа тэр амилсан Есүс чинь Христ байсан үний юм уу? Үнэхээр тэр чинь Христ муу юм уу гэдгийг Паулийн ярьсан зүйл, Паул Силас хоёрын ярьсан зүйлтэй бичвэрт бичигдсэн зүйл хоёрыг ингэж нийлүүлээд нягтлж үзчихсэн байна. Нягтлж. Тэгээд Библийг үзэхдээ бид нар Библи гэдэг маань зүгээр нэг мухар сохор итгэл биш ээ. Зүгээр нэг бүр нэг тийм мухар сүсэг биш ээ. Энэ бол үнэхээр иш үзүүлэгчдийн суурин дээр баригдсан иш үзүүлэгчдийн хилээдсэн тэр зүйл нь шинэ гэрээн дээр орж ирээд яг үний юм уу гэдгийг баталж өгсөн. Үнэн гэж баталж өгсөн. Бурхны тэр олон мянганы тэртээс амлаад байсан тэр нэгэн зүйл чинь энэ шинэ гэрээнд орж ирээд Есүс Христ гэдэг тэр нэгнээр дамжин хэрэгжиж байгаамаа гэдгийн баталгаа нь болж өгдөг. Тийм болохоор харин бид нар судлах тусмаа үнэн нь илэрдэг энэ гайхамшигтай энэ номыг бид нар өнөөдөр өөрийнхөө хэл дээр авж байгаа шүү. Би энэгээр үргэлж бахархдаг. Яагаад гэвэл энэ бид нар энийг үзэх тусмаа уйддаггүй, хүнийг уйдуулдаггүй, бас үзэх тусам шавхагдаад дуустдаггүй, гүн гүнзгий, барагдашгүй, яндашгүй ийм ариун баялаг гайхамшигтай бүтээгч эзний мэрэгэн ухаан нь байгаа. Энэ зүйлийг бид нар судалдаг юм аа. Судлахынхаа хэрээр баталгаажиж үнэн гэдэг нь батлагдчихэдэг. Судлахын хэрээр баяр баясал, итгэл найдварыг бидний зүрхэнд өгж идэг. Ийм гайхалтай амьд үгийг бид нар өнөөдөр бариад явж байгаа юм. Авцсан байгаа юм. Тэгээд энийг бид нар харин яг Беро хотынхан шиг энд хэлэгдсэн хуучин гэрээний юмнууд чинь шинэ гэрээн дээр орж ирсэн үний юм уу? Өнөөдөр энэ манай пастрын яриад байгаа зүйл чинь үний юм уу? Яг Библиэд таарж гин үү гэдгийг бид нар үзэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр би нэг Библийн ишлэлийг зүгээр ишлэлийн утгыг санаж байна. Юу гэж байдгүй гэхээр элдвийн одоо номлолын салхинд туугдан, башир үгэнд хууртан, иш тийшээ ингэж давлгаан шидэгдэж байгаа юм шиг шидэгдэхгүй байцгаая гэж уриалсан нэг уриалга Библиэлд байдаг. Тэгэхээр бид нар Библийг сайн уншаад үнэхээр тэр жинхэнэ зөв мэдлэгийг авч явах юм бол, зөв мэдлэгээр өөрийгөө цэнгэлж явах юм бол энэ нэг хүний ирээд ярьж байгаа юм нь миний Библиэд таарж гин үнэн үү? Энэ хүн үний юм ярьж гин үү? Эсвэл худлаа юм ярьж гин үү гэдгийг бид нар ойлгож чадна. Тийм учраас бид нар яг Беро хотынхан шиг өдөр бүр нягтлан үздэг тийм итгэгчд байхын төлөө бид нар залбирая. Бидний зүрхэнд суулгагдсан тэр үгийг сатан ирээд булаагаад авчихгүй байхын төлөө. Бидний эзний үгийг сонсохоос саад болж одоо тэр Паулыг дараа нь дахиад Паул Силас хоёрыг юу руу явуулчлаа штэ. Дахиад нөгөө хэсэг идвчээд ирээд буцаад энэ Беро хотын ийм дуртай, ийм их зүтгэлтэй сонсч ирсэн хүмүүсийг сонсохоос нь болиулаад явуулчлаа штэ.
Тэгвэл ийм юм биднэрт ч гэсэндээ өнөөдөр тохиолддог. Ийм юм болохоос хамгаалж өгөөч гэж бид нар эзнээс гуйх хэрэгтэй. Заримдаа бид нар өөрөө өөртөө тэмцэлддэг. Одоо бидний ийдэчүүд бол бидний өөрт маань явж иж магадгүй. Библи унших гэхээр саад болоод миний дотроос гарч ирдэг. За чи мэдэн штэ. Заримдаа бид нар ингээ библийг уншиж явж хахад идэж штэ. Энэ мэддэг юм байна гэж. За би мэдэн штэ гэд гүйлгээд өнгөрдөг. Тэр байтха энд номлож байгаа, ярьж байгаа, хичээл зааж байгаа, сургаал зааж байгаа хүнийг сонсохдоо за миний имийг мэддэг имийг ярьж байна гэж боддог. Энэ юу вэ гэвэл бас л аюултай. Яг нөгөө дээр гарч ирсэн тэр Теслоник хотын итгэгч тэр юудэчүүдтэй адилхан байгаа гэсэн үг. Зүгээр би мэддэг болгоод толгоондоо авснаас биш би зүрхэндээ ирж хүлээж авах талаар муу. Тэгэхээр бид нар Беро хотынхноос суралцаад үгийг өдөр болгон нягтлаад харин одоо эн чинь мэддэг юм байна гэж бардамнахын оронд эзэн өнөөдөр энэ үгийг яад надад өгж байгаа юм бла. Энэ надад өнөөдөр хэрэгтэй үг байгаа юм биш байгаа гэдгийг бид нар нягтлж авах хэрэгтэй. Тэрийг бид нар бүр харин дахин эзнээс гуйгаад та намын амьдрал далд байгаа юмыг гаргаж ирэх гэж байна уу? Намайг засах шаардлагатай байна уу эзэ? Эсвэл намайг урамшуулах шаардлагатай байна уу? Намайг унтсан явж хахад босгох гэж байна уу та? Намайг хэн нэгэн хүн лөө сайн мэдээнд явуулах гэж байна уу? Намайг цуглаандаа очиж чадахгүй тэнхэг болцсон байхад тэнхээ оруулах гэж байна уу? Хөлөөч дааж чадахгүй ядар зүдрэж яхад минь та хүч өгөх гэж байна уу? Эзний гэрэл дотор бид нар энийг залбираад харах хэрэгтэй. Тэгж яагаад бид нар яг зүрхэн дотроо авах юм бол эзний хүссэнчлэнгээр өнөөдөр бид нар тэр гайхамшигтай амьд сайн мэдээг түгээх бүрэн боломж бид нарт байгаа. Сайн мэдээд харж дуусаагүй байна. Манай монголчууд одоо хүн амын 20 он гэхэд 10% Христийн дагалдагч болгоё гэдэг уран дор монгол чуулга явж байгаа. Тэгвэл өнөөдөр 2% таа сууж байгаа бид нар. Хүн амын 2% таа сууж байгаа. Цаана зөндөө олон сайн мэдээг хүлээж аваагүй сонсоогүй тийм харь ертөнцч байж байгаа. Тийм болохоор бид нар эзнийхээ үгийг яг өөрийнхөө зүрх сэтгэл дотор аваад тэр хүчээр нь тэр сайн мэдээний хүчээр тэр амилсан хүчээр бид нар энэ Монголынхаа ард түмэн рүү явах хэрэгцээ маш их байна. Бид нар бие биеийн лугаа хүрэх хэрэгцээ маш их байна. Тийм болохоор өнөөдрийн Теслоник хотынхон Беро хотынхныг харьцуулаад эзний хэлж байгаа энэ зүйл маань за эзний үгийг авах зохистой юм а. Мэдлэг авах ёстой бид нар. Авах зохистой та нар аваарай. Иш үзүүлэгчдийн суурин дээр та нар баригдаж байгаа шүү. Энийг юу хэлж яах нэхэр Есүс өөрөө дахин амьсныхаа дараа Лук номын 24-р бүлэг дээр замд өөрийг нь танихгүйсэн хоёр дагалдагч Есүс амьсанд итгэж чадахгүй явсан хоёр дагалдагчид иш үзүүлэгчдийн хэлсэнд тойрог мунхаг сэтгэлтнүүдэ гэж хагаад хэлсэн байдаг. Иш үзүүлэгчид энэ Христ үхээд амьлна гэдгийг чинь хэлээд байсан шүү дээ. Зовлон идлээд амьлахыг чинь хэлээд байсан гэдгийг хэлсэн байгаа. Тэгээ энэ иш үзүүлэгчдийн суурин дээр бид нар баригдаж байгаа учраас бид нар энэ одоо мэдлэгийг авах ёстой маа. Иш үзүүлэгч дүү хэлээд байсныг бид нар авах ёстой. Харин авсан мэдлэгээ бид нар Беро хотынхан шиг нягтлах ёстой. Хий хоосон мэдлэг болгож эндээ хадгалах биш, бардамнах биш, сайрхах биш. Харин эндээ аваад би юу хийх ёстой юм бэ гэж дуулууртай зүрх сэтгэлээр мэдсэн мэдлэгээ итгэл болгож зүрхэндээ оруулах. Би итгэж байгаа юм бол би үйлдэх ёстой болно. Тэгээд яв гэсэн тунхаглалын дагуу бид нар сайн мэдээний одоо зар тунхагт явах хэрэгтэй. Тунхаглах хэрэгтэй. Би сайн мэдээгээр амьдрах хэрэгтэй. Миний амьдрал тэр чигээрээ сайн мэдээг илэрхийлж байх учиртай. За ингэсэн цагт бид нар хүн амын одоо 20 он гэхэд 10% дагалдагч болгоно гэсэн манай уурай эзнээс ирсэн гэж бид нар итгэдэг. Хэрэгжих юм аа. Тэгээ манай амьд үйл чуулга энд үүрэгтэй. Та бид нар бүгдээр үүрэгтэй. Хүн болгон бурхнаас авсан үүрэгтэй. Тэгээ хүн болгон бурхнаас авсан үүргээ биелүүлэхийн тулд яг өнгөрсөн юун дээр яригдсан одоо ч мартагдаагүй энэ цугларалтан дээр бариандаа сайн орё. Гүйлтийн тэмцээнд бид нар явж байгаа. Бариандаа сайн орё. Бид нар уралдаанд явж байгаа. Бид нар зүгээр л нэг сууж идэг цаг өнөөдөр биш ээ. Бид нар гүйж байгаа. Гүйлтийнхээ тэмцээнд амжилттай яваад тэгээ бариандаа сайн орё гэдгийг өнөөдөр энэ бас энэ Үлс номын 17 дугаар бүлэг бид нарт дахин нэг сануулж өгч байна. За ингийн тулд бид нар Беро хотынхан шиг үгийг уншдаг бай, өдөр болгон үздэг бай, нягталдаг бай, сайн итгэдэг бай. Тэгээ тэрийг амьдралдаа хэрэгжүүлдэг хүн байя гэдгийг энэ үг бид нарт зааж өгч байна. Тэгээд өнөөдөр эзэн бид нарт үгээ өгсөнд нь баярлалаа. Би дахин талархлын залбирал хийгээд энэ цагийг дуусгая. За хайртай бурхан аав минь эзэн минь тандаа баярлалаа. Та биднэрт өөрийнхөө амьд мөнхийн гайхамшигтай тэр үгийг өгсөнд баярлалаа. Таны үг биднэрт таны илгээсэн хүү Есүс Христ гэж хин юм бэ?
Тэр Есүс Христ бидний төлөө юу хийсэн юм бэ гэдгийг ойлгож ухаарч зүрхэндээ хүлээж авах тэр боломжийг үргэлж нээлттэй байлгаж өгдөгт баярлалаа. Хүлээж авсан нэгнүүдийг үргэлж түүнийгээ сэргээж амьд байлгаж идэгт баярлалаа. Бид нар амьд мөнхийн эзнийг өөрийнхөө зүрх сэтгэлд авсан гэдгийг дандаа үргэлж сануулдагт баярлалаа. Бид нарыг бас Монгол ах дүүс бас бусад ах дүүс рүү дэлхийн өнцөг булан руу үнэхээр энэ сайн мэдээг аваад амьд тээгч болоод амьд зарлагч болоод явахыг зөвшөөрч илгээсэнд баярлалаа эзэн минь. Тэгээ өнөөдрийн бидний сонссон үг бидний амьдралд гайхамшигтай хэрэгжиж бидрийг таны дуудсан дуудлаганд үнэнч таны дуудсан дуудлаганд дуулууртаа явахад хүч нөлөө тусламж болж ураа дуудлага болж өгөх болтугай гэж залбирж байна эзэн минь. Та бидний зүрх сэтгэл дотроос өөрийнхөө гайхамшигтай амьд ажлыг юр бусын тэр ажлыг хийгээрэй. Сайн мэдээгээ бидний амьдралаар харуулаарай гэж гуйж байна. Бидраар тунхаглуулаарай гэж гуйж байна. Тэгээ эзэн минь таны гайхамшигтай дахин амьсан хүчтэй аврагч эзэн Есүсийн нэрээр энэ бүхнийг залбирлаа. Амен. За баярлалаа. За эзний үгийг гайхамшигтай сайхан дамжуулж өгсөн баярлалаа. Тэгээ би баг багтаа ингэж боддог гэсэн. Миний амьдралд надад зөв бурууг зааж өгөх эсвэл тэрийг хийх нь дээр шүү, энийг хийх нь ашигтай шүү гэж хэлж өгдөг тийм заавар зөвлөгөө байдгүй болов уу гэж би хайдаг гэсэн. Багасаа 7, 8, 19, 9 настайгаас ахуулаад надад амьдралыг минь ингээд үнэн худлыг хэлж өгөөд ялгаад өгдөг тийм зүйл байх юм бол би өстой тэрийг уншаал ингээл тэрийг дагаж амьдрахынсан гэдэг маш тийм хүсэлтэй байсан. Тэгээд харин яг Есүст итгэх үедээ Библийг уншиж эхлэнгүүтээ үнэнхээр нөгөө миний хайж исэн миний амьдралын замыг зүг чигийг үнэн худлыг надад зааж өгөх үг үнэхээр энэ юм байна гэдгийг би ойлгож эхэлсэн. Тэгээд яг тэрэн шиг үнэхээр та бүхнийг эзний үгийг нягтлан уншдаг, бас өөрийнхөө амьдралын зүг чигээ болгодог, луужингаа болгодог хүмүүс болгоосэй гэж хүсэж байна. Тэгээд энэ Беро хотынхны яг тэр эзний үгэнд эзний бичвэрт хандж байгаа тэр хандлагыг цөмөрөө зүрсгэлдээ тээцгээ. Тэр хандлага ямар хандлага вэ гэвэл эзний үгийг уншдаг. Тэгээ хин нэгэн хүн юм хэлэхэд энэ хүний хэлж байгаа зүйл нь Библийн дагуу мөн байна уу биш вэ гэдгийг шалгадаг. Нөгөө хүний хэлж байгаа үгийг зүгээр л нэг шууд ингээл нэг наагаад хүлээгээд авдаг биш. Харин үнэхээр энэ эзний үгийн дагуу харин энэ хүн зөв ярьж гинөө, буруу ярьж гинөө гэж шалгадаг тийм хандлагын тухай ярьж байгаа. Тэгээ үнэхээр Библи бол би зүгээр л нэг нэг шившлэгийн ном биш. Библи бол зүгээр л нэг хүн харанхуугаар хүлээж авах ёстой. Тэгэл нэг ингээл давтаж уншаал те давтан ингээл цээжлээл уншаал ингээл зүгээр л нэг тийм утганд ойлгох хэрэггүй зүгээр л чи наатаха хилээдэ. Зүгээр л чи давтаадэ гэж тийм зүйлүүд байдаг те. Харин Библи бол тийм биш. Библи бол утгатай, логиктой, дэс дараатай, түүхэн, утга учиртай, бас хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн нь дараа нь биелсэн гэдгийг баталж яадаг хүн ингээд нэг тийм мухар сүсгээр хүлээж авах шаардлагагүй. Нэг харанхуугаар би зүгээр л хүлээгээд авчих чи зүгээр бити юм асуугаад бай, бити юм шалгаагаад бай гэж тийм юм тавиулахааргүйгээр өөрөө энэ чинь ойлгомжтой. Бас хүн ингэж юм асууж болохоор, шалгаж болохоор, нэгтэлж болохоор логиктэй тийм нэг үнэхээр шинжлэх ухааны хувьд ч гэсэн энийг бас тайлбарлыг бол боломжтой тийм зүйл байгаа. Тэгээ тийм учраас үнэхээр Библи бол Бурхны үг. Тэгээд үнэн мөнийг биднэрт хэлж өгдөг гайхамшигтай, бас утгатай, логиктой, ойлгомжтой үг шүү гэдгийг би дахин давтна хэлмээр байна. Ялангуяа шинэвтер, шин ирсэн хүмүүсийн хувьд хэлэхэд Библи бол зүгээр л нэг мань мэгзэм шиг дахин давтан уншаал ахын бол тогтоочдөг тийм зүйл биш. Үнэхээр бид нягталж болно, шалгаж болно, асуулт асууж болно. Тийм гайхамшигтай эзний үнэн мөнийг заадаг үг шүү.